За сайн байцгаана уу та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Одоо нээлт таргийн энэ оны анхны хөзөр дэлгэлт эхлэх бэлэн боллоо. За энэ одоо хэдүүлээ дараа 7 онод гол ямархуу гол үйл явдал болох уу? Тийм нэмээд санхүү хайр баяртай ямархуу байх нь уу? Нэмээд энергийн цохилгоноос ямархуу байх бодлоор хөзөр дэлгэх болно. За 3 хөзөр байна. Сар зоосны хаан, аяаны хатан гэсэн 3 өдөр эндээс аль өөрийн нүдэнд тусч байгаа хөзрөө сайхан сонгоорой. За юу яа? Олон толоо үггүй. Эхний хөзрлүүгээ орцгоё. За эхний хөзөр маань сар гэдэг өдөр болсон байна. За хөзрийг ажиглал бол 2 чон сарны дор өглөө байж байна. За юу вэ? Он гараал жоохон сонир эхэлж байна. Нэгдүгээр сар өдөр бол угаасаа амар тийм амжилт яа гэдэг хөзөр биш шүү. Нэгсэндээ ер нь жоохон юм илүү тийм дотгошоо нэг талаас бол төвлөрөх юм байдаг юм. 2-3 утгатай. Эхнийх нь бол сарч бол хүний зүүн совин юу мөрлөгдөх байхгүй юу? Зүүн бэлгийг. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд бол таны тийм илүү энергийн манифест тал буюу энергийн тал аягүй өндөр байх боломжтой. Нэгсэндээ зүүн совин аягүй өндөр байх юм байна. Манифестс өндөр байх юм байна. Тэгээд дотоод зүүн совингоор хам хэмээ жоохон мэдрээд хийх талыг нэгзүүл бол байна. Тийм болохоор энэ 7 хоног бас манифест зүүн совин хөгжүүлэх юм бол маш сайн. За юу. Хоёрдугаарт сар өдөр ер нь гарна гэж байна. Бодъё шөнө сар гарахаар юу болдог вүлээ? Юу ч болохгүй шүү дээ. Ясрэж юу ч болохгүй шүү дээ. Яг гэвэл бүгд унтаж байгаа юм чинь. Яг тэрнтэй адилхан энэ 7 хоногт магадгүй танд тийм яаруу эсвэл яасгүйсэн ажил төлсөн юм байгаа бол жоохон тийм хойшлдог ч юм уу, уддаг ч юм уу, жижиг сажиг саад гарах магадлал бол байгаа шүү. Тэгээд бас юу гэдгийг жоохон тийм ядаргаатай яг тийм яах учир нь олдохгүй тийм жижиг сажиг бол том зургаар бол гайгүй. Гэхдээ жижиг сажиг тийм өөрөө чинь сорьсон тийм нэг тийм айлахгүй ч гэсэн нэг тийм янаглаад байдаг тийм үйл явдлууд байдаг штэ. Латима гэсэн. Тийм үйл явдлууд жоохон болох учраас ер нь бас өөрийнхөө мэдрэмжийг жоохон дарс хийгээд тийм хэтрүүлэхгүй уурлахгүй ерөөд амьдрал за яг энэ талаас юм байдаг ли амьдрал ийм байдаг юм гэд хүлээн зөвшөөрөж явсан бол нэгт айгүй сайн шүү гэж харж байгаа юм. Нөгөө талаас ерөнхийдөө мэдрэмж өндөр байна гэдэг чинь хүмүүстэй харилцах харилцаан дээр бас жоохон ярихтай байна гэсэн. За тайлбарлая. Яагаад вэ гэвэл мэдрэмж зүүн совин өндөр байна гэхээр чинь тэр хэмжээгээр хүний авах мэдрэмж бусдаас байгалаас болон хүнээс авах энергийн цохилгоо аюу өндөр байна гэсэн үг. Үр дүнд нь хүн аюу тийм нэгт эмзэг болох магадaltaй. Хоёрдугаар хүний үг яадаг юм илүү тийм мэдрэгээ соргогоор буюу эмзэр хүлээж авах учраас тэр хэмжээнд бас огцом уурлах, огцом баярлах, эсвэл огцом уйлах жоохон тийм үйл явдал болно шүү. Ер нь жоохон энерги жоохон цэвэрлдэг ч юм уу, эсвэл жоохон энерги жоохон дардаг ч юм уу, эсвэл сайхан уулн гаргасан ч үтэй. Тэр талын зүйлс төр юм хийвэл энэ 7 хоног аюу сайн байх болно. Тэгээ юу яах болно? Ерөнхийдөө энэ 7 хоногт тийм амар тийм их юмыг бүтээ болгоё гэдэг байх хэрэггүй. Ер нь өөрөө жоохон тийм цаг цав сайхан гаргаад болох юм сайхан болно доо гэд сууж ясны илүүгээр харин өөрөө дотор хүнтэй болон бусад хүмүүстэй харилцаа тал дээр ялангуяа чухал хүмүүстэй харилцаа тал дээр илүү тийм харилцаа сайн үүсэг өөрөөсөө сайн ажил. Яагаад гэвэл сар өдөр гарсан учраас тэр энэ өдрийг сонсон хүнтэй бусад хүмүүстэй очиж зүгөө олох яг өөрийгөө илэрхийлэх тал дээр муу бол энэ 7 хоног таныг бол илүү тийм нээлттэй тал руу оруулна. Яагаад гэвэл сар өдөр гарсан учраас таны зүүн совин тэгээд мэдрэмж чинь илүү тийм нээлттэй болгож байгаа. Тийм болохоор хүмүүстэй энэ 7 хоног харилцах тал дээр бол гайгүй байх. Бусд нь бол тийм амар лаг ажил төрөл бүтээл алж хятаал тийм явж болох нэг тийм бол байхгүй байх заяа. Ямар ч хийх юмнууд бол яг хийгдээ явна. Гэхдээ нэг тийм цахилгаан зөргөө гэдэг шиг нэг тийм амар цахилгаан болоод нэг тийм амар алж хятаж явах нь бол юу бол нэгдүгээр тийм байна. За нөгөө талаас хамгийн сүүлд нь гэвэл
одоо сар дээр энэ чи юу байгаа вэ? Доор нь одоо ингээд чинь мэлхий юм шиг харж юм шиг юм байдаг те. Тэр нэг хоёр чон байгаа юм. Нэгсэндээ энэ 7 хоногийн харин ганц агууштай юм гэвэл юу яах болно? Харилцааны талууд дээр та хүнийг илүү тийм зүүн сувгаар мэдэрдэг болно. Хэрвээ яах гэдэг нь мэддэхгүй эсвэл юм балаа харилцаанд байгаа бол та тэр хүнийг яг зүүн сувгаар мэдрвэл энэ хүнтэй яг удаан байхаагүй гэдэг бол маш сайн мэдэрч чадна. Ер нь одоо энэ ажил төр яа гэдэг юм гэсэн энэ бас удахгүй те. Тэрийг бас мэдээ гэвэл илүү зүүн сувгаас асуул энэ бол илүү өндөр өгөөжтэй юм а гэж гарч иж байгаа юм а. За хоёр дахь нь 3 сава. За хөдрийг ажиглавал одоо нэгэн залуу одоо 3 савын нэгийг барьчихсан цаашаага голын ус хараад байж штэ. Энэ ингээд байгаа юм. Ерөнхий ажил төрөл жоохон тийм стресстэй ядаргаатай боловч үгүй одоо тийм амьдралын жирийн ажил зүйлсүүд стресс ядаргаатай боловч амьдралын ерөнхий зургаар нь харахад бол юм хум бас тодорхой хэмжээнд урагшилсан. Бас боломжийн тийм ирээдүйнхийг бисүүрх сайхан бэлдсэн. Одоо нэгсэндээ яг 7 хоногийн сүүлд хэвэл ямар ч сан аваа хөрөх хэмжээний үр дүнд бол хүрсэн байна. 7 хоног жагаа бол гэхдээ зөндөө стресстэй бол байна. Тийм байгаа учраас тодорхой хэмжээнд ер нь тийм юмыг бол энэ талд төлөвлөл харин маш сайн шүү. Төлөвлөл айгүй тийм чадвартай, дайжгүй одоо тийм баримжаатай одоо төлөвлөлтүүд гарч ирэх бөгөөд тэр замаар явбал ер нь 7 хоногийн сүүл ч юм уу сарын сүүл хүртэл явбал айгүй сайн байгаа юм. За нэгдүгürt. За хоёрдугаарт өөртөө жоохон ихтгэлтэй аливаа зүйлсийг бол ялангуяа хүмүүстэй харилцах ажил төрлийн тийм том зургаар хийх юмнуудыг бол айгүй сайн хийгээрэй. Энэ ингэж байгаа шүү. Жижиг сажиг зүйлдер танаар угаасаа сойрол орж ирнэ. Тэгэхээр тэрэн дээр та одоо холын зургаараа сайн юм аа, ийм аа, тийм аа гэд асуудлыг шийдсэн маягтай гараад байвал яг стресстэй ч гэсэн энэ 7 хоног бол бас хурган тодорхой хэмжээний тийм амжилт бүтээлтэй бас тийм муугүй 7 хоног байхад бол байх. Гэхдээ энэ юу хийж байгаа шүү, тийм том зургаар хийх үйлслүүд ажгүй болохоос биш одоо юу гэдгийг учиргүй нэг тийм хурдан амьдралд нөлөөлөх үз. Өмнө маргаашаа хурдан нөлөөлөх үз. Тийм зүйлсүүдээр бол арай бага болгож гарч ирээд байна. Тэгэхгүй бол би сар дээр нөгөө тийм энэ 7 хоног ер нь жоохон бүтэхгүй гэсэн одоо 3 сар дээр энэ 7 хоног аюу бүтнэ гэсэн бол бас би өөрөө ярьчих гээд байна. Үгүй. Одоо юу гэдгийг нийлүүлээ ингээ харавал сар огцор учраас энэ 7 хоног жоохон тийм стресс ядраатай зүйл болохгүй болно. Бас яг бүх юм аюу жоохон удаашрах бол удаашрна. Гэхдээ яг одоо үгүй удаашрсан ч гэсэн жоохон нэг тийм яг том зургаар амьдралын тийм зүйлсүүд бол дайжгүй өвтэйхэн бүтээд явах юм аа. Бас нэг талдаа гараа явах юм аа. Одоо ер нь нэг тийм холын зургаараа одоо юм хийвэл айгүй дайжгүй юм аа. Тэр нь жоохон стрессч магадлал байгаа шүү. Ялангуяа санхүүгийн тал дээр энэ 7 хоногт маш сайн судалгаа хийгээрэй. Ер нь яг яаж амьдрал зөв юм. 26 он бол ямархуу одоо тийм санхүүгийн хариуцлагатай эсвэл одоо яаж тийм одоо бялууга томруулбал болох юм те. Тэртлийн юмнуудыг маш сайн харуул одоо айгүй сайн 7 хоног байна гэж гарч иж байна. За тэгээд нийлүүлээд ингээд төгсгөлт нь хэлэхэд бол ийм байгаа юм. Одоо хэдүүлээ энэ 7 хоног бол таны хувьд бас муугүй 7 хоног. Ихтэй анхаарах зүйл л ихтэй 7 хоног. Тэгэхээр мэдрэмжэн дээр жоохон асуудал 7 хоног байх юм байна гэж гарч иж байна. За тэгээд одоо гаргалгааны наривчсан хөдөлгөөгөө орцгоё. Аргагүй байна. За аргагүй. 7 сэлэм гарч ирсэн. 7 сэлэм чиний гэсэндээ ер нь таныг одоо нэгсэндээ энэ 7 та ер нь нэг тийм одоо хүмүүстэй хэрэлж муудалцвал нэг тийм буруу зүйл биш шүү. Зүгээр хэрлүүсээ хэрлэнэ нэг зохил зөрөлхөөрэй гэдэг шиг хэрлүүсээ хэрэлчээр яагаад гэвэл юу байгаа тань 7 сэлэм гэдэг чинь таныг одоо нэгсэндээ энэ бол болохгүй зүйлсээс ер нь холдоо тодорхой хэмжээ жоохон зэлчин байна. Нэгс нөөрэ гэсэн амбицтай бай гэдэг үг зурхгүй юу? Яагаад гэвэл ер нь ойрын үед та яг өөрийнхөө толгоогоор байгаа гэдэг зүйлийг бол танаас асуугаад байна. Яг амьдрал дээр шийдэж байгаа зүйлс чинь та өөрөө шийдээд байна эсвэл
байна уу? Эсвэл хүмүүс таны өмнөөс шийдээд тэнэгтүүлэг яваад байна уу? Тэгээд мөн таныг тийм ашигласан, тэнэгтүүлсэн эсвэл та одоо тийм хүмүүс дургу байгаа хэрнээ одоо тийм хэлж чадахгүй байгаа зүйлс бол байна уу? Яг тийм зүйлүүдтэйгээ бол энэ 7 хоногт жоохон нүүр тулуулах учраас, нүүр тулах магадaltaй учраас одоо албаар тийм одоо сар буюу тийм хэрүүлийн энерги чинь жоох тийм нэмэх магадлал жоохон байхад бол байна. Яг нь нөгөө ярих нэг энэ төрүүлсэн шүү дээ. Стресстэй хэрэг дажгүй 7 хоног гэдэг. Стресстэй гэдэг нь одоо ингэ жоохон хэрүүл уралтай, жоохон сонирхсан хүмүүсийн нүүр тулсан, эсвэл сонирхсан хүмүүсээс тийм холдсон 7 хоног байх учраас энэ дээр бол нэг тийм буруутгах юм бол алга. Харин хизээ өөрийгөө тийм тайвшруулж сурах уу, хизээ бас нэг тийм юу яах вэ те? Өөртөө яг одоо энэ нүүр тулхамтайгаар нүүр тулах уу гэдгээ сайн шийдэж яваа гэж байгаа. Энэгэсэндээ 7 сэлэн бол цэвэр сэргэлэн байдал, зайлш буюу одоо тийм стратеги талын том зургаараа харсан тийм үйлдэл хийсэн төлөвлөгөө гэдэг юм. Одоо хөзөр байдаг юм. 7 сэлэн бол нэг тийм минь тусаа үзрүүд нэг. Гэхдээ амар тийм одоо юу гэдгийг шууд маатарлаг бол биш байхгүй. Энэгэсэндээ тодорхой хэмжээний жоохон тийм залжилтын үзэр байхгүй юу. Гэхдээ энэгэсэндээ энэ залжилтууд цэвэр өөрийгөө тийм хамгаалсан одоо тийм залжин байдлын сэргэлэн гэж яринэстэй. Тэр төлөлийн хөзөр учраас ямарваа нэг тийм тэнэг үйлдэл одоо зориг шийдсэн үйлдэл хийхдээ битгий өөрийгөө тийм голонд буруутахаар эцсийн үр дүнд энэ бол та өөрийгөө хамгаалсан одоо үйлдэл юм шүү гэж гарч иж байна. За хоёр дахь нь нэг зоос болж шүү. За 10 таар үзрэг бол өөрөө 4 мэл биттэй. Тэрний хамгийн удаан нэг зоос. Гэхдээ хамгийн тогтвортой. Тэгвэл энэ 7 хоногоос яг том зургаараа төрүүлсэн шүү дээ. Яг ойрын өгсөнд ашиглахгүй ч гэсэн айгүй дажгүй юм эхлэл энэ л тавигдана гэдэг. Яг тийм зүйлийн эхлэл нь бол ингээд тавигдах гээд байгаа юм байна. Нэг зоос бол өөрөө тийм ялангуяа энэ бол санхүү карьерийн байх байхаа. Тэгээд дээр нь бодтоо оны хамгийн ихний 7 хоног дээр одоо юу гарч иж штэ. Нэг зоос гарч ирж байна. Ер нь энэ 7 хоногийн ер нь энэ жилийн энэ сарын санхүү төлөвлөлт хамгийн юм маш сайн хийгээрэй. Ер нь нэлээ өндөр төсөв одоо аюулгүй өндөр орлогын тийм юу тавьдаг гэж төсөв тавиарай. Ягаад гэвэл тэр хэмжээнд бүрэн хүрэх тийм потенциал уг нь бол байгаа юм байна. Гэхдээ энэ шууд тэр дор маргааш болоо гэдэг юм хүргэлтээ ирээд тийм яаж гэсэн бол биш. Яалч энэ төлөө тийм тэмцэх ёстой. Энэ юу их баха? Магадгүй хавраас амар гоё орж ирэх тийм бэлэн гоё юмны эхлэл нь энэ 7 хоногт ер нь тавигдах болоо гэж харж байна. Одоо харалтаа цаана амар гоё тийм ногоорцсон эсвэл баг 100 ч гэдэм үү. Бараг энэ 4 байр 5 сард шиг харагдаад байх юм. Ногоорц зэрнэ мод бас арай бүрэн яваагүй шүү дээ. Навчтай болоогүй байна. Тэр үед аюу гоё юм эхлэх юм байна. Тэрний өмнөдгөл нь яг өнөөдрөөс одоо энэ дараа энэ 7 хоногоос сайх эхлээд бол явах юм байна. За тэгээд одоо юу яалаад байгаа вэ? Ерөнхийдөө дахиад харавал сар үзэр жоохон удаан, бүх юм жоохон тийм жижиг басаад бацдуутай. Гэхдээ энэ нэгснэ таныг амьдралдаа одоо чухал зүйлээр нүүр тулуулахын төлөө хийж байгаа үйл явдал бөгөөд өөрийнхөө төлөө ямар нэг тийм үйлдэл хийх нь буруу зүйл биш юм байнамаа. Харин одоо том зургаараа бол аягүй тэр дажгүй эхлэлүүд нь л тавьж байгаа бөгөөд тэрний төлөө маш сайн явах хэрэгтэй шүү гэж энэ ланд гарч иж байна. За харин одоо Oracle үзэр энэ ланд юу зүйлсэн байна? Харцгаая. За ямар ч асуудал алга харин амьдралын хөв төлөлт танд тийм өөрийн сорилт тавьж байгаа юм байна. Юу яа гадаг юм штэ ч одоо хөв төлөвлөнгийн нэг тийм чинь ингэжтэй нэг давах хөстэй хөв төлөвлөнгийн юм гэж байдгийн. Ястай зарим уул руу зүгээр сайхан тийм алхаа авчдаг штэ. Одоо зарим руу уул ууштай авчдаг. Богдуул руу өсөж жигхэн зарим яг би л юу гэж хэлсэн нэг богдуулыг яг хэр том мэдэхгүй тэгэл бас алхалсан дуусахгүй байсан. Яг тэрэн шиг санагддаг үйл явдал бол бас болдог. Энэ бол хүний л амьдрал. Харин тийм учраас нэгсэндээ аливаа энэ 7 болж байгаа тийм хэцүү их үйл явдлуудыг угаасаа тийм болохоор ёстой бөгөөд эцсийн үр дүнд өөрөө чинь сайн сайхан зүйлрүү тэмүүлж байгаа сорил гэдгийг ойлгож хэд амьдралаас стресс авахгүй байх нь хамгийн чухал юм шүү гэдгийг танд одоо хэлж байгаа юм аа. Тэгээд бас нэг зүйл гэвэл
асуудал алга гэдэг асуудалтайгаа нүүр тулах биш харин биш нөгөө асуудлаас зүхтах биш харин асуудлаагаа нүүр тулах нь хамгийн чухал юм шүү. За харин энэ 7 хоногийн одоо таны энергийн цохирлогоо энерги чинь ямар байх вэ? За шидэтний үзэр. Ер нь нэг тийм юмыг суралцъя гэсэн аюу тийм залуу энерги юм бол гарч ирээд байна. Юмыг суралцъя гэсэн, бас юмыг болгоё бүтээе гэсэн, гоё бай гэсэн. Тэгээд залуу хүний тийм хөзөр учраас одоо тийм шууд нэг тийм юунд уламжлалт тийм ингээл хатуу сэтгэлгээнд баригдахгүй. Ингэж гэх юм бэ, тэгж гэх юм бэ, ингээл тэгэлдэг гэсэн тийм хөдөлгөөнтэй юутай бол байх болно. Тэгээ мэдээж залуу хүний юу учраас одоо мэдрэмжийн хувьд ч гэсэн бас жоохон тийм савлгаатай байх магадлал байгаа. Тэгээд дээрэн шидэтний учраас бас манифест хийх энергинд одоо тийм зүүн сувингийн энерги бол аюу өндөр өсөлттэй тийм 7 хоног бол байх юм байна гэж гарч иж байна. За ингээд эхний хөзөр маань дуслаа. Хөзөр дэлгэцүүнд таалагдсан бол лайктараа, шеэрээ, субскрайб дараарай. Мөн донешн бол маш баярлах болно. За тийм үнтэй одоо гүлийн утган дээр хийх хүсний хөдөлгөөнтэй байна тийм. Юуны төлөө тэмцэн төлөө бичээ явуулаад тэр чинь төлөө сайхан манифестигээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайн хүсье өрөөе. Тэгээд та бүхэн ингээд шинэ он гарч ийн. Ингээд байнгын стресстэй эсвэл ингээд тайвширч чадахгүй байнгын ядарсан хэцүү байвал та бүхэн ингээд Oracle-ээр энерги зүйл авсан маань хэрэглэж үзээрэй. 10-20 минут авсанд ороод тэгээд 10-20 минут одоо юу яавал өвдгөлээ бясалгал хийх гараад ирвэл аягүй сайхан энержинд хийхэж гоё болт юм байгаа юм шүү. Нэр нэг гоё мэрээ. Манай дүү давстаа осонд ороод одоо баг хөлний тийм дөнгөчиг тийм юм байсныг аваацсан баха. Давстаа усаас гарч ирээл амар тийм сэргээл амар алж идэн болоод амар тийм юу болсон шүү. Одоо ирчвчтэй болсон. Тэгэхээр яалч үн тийм тэг олон мань хүмүүс тийм жоох юу байсан юм. Аюу тийм сэтгэл готролтой байсан. Тэгээ тэрийн цэвэрлэг өгсөн шиг үлээ. Тэгэхээр та бүхэн ч гоё туслах байх. За тэгээд одоо үг болж өгрөлөө. Тэгээд хамгийн гол нь юу ягараа. Энэ 7 хоног бол жоохон сорил байгаа ч гэсэн том зургаар бол ажгүй гэдгийг сайхан ойлгож өөрийгөө тийм тайвшруулах үед тайвшруулж бас гарах үедээ гаргаж ирээрэй. За одоо ингээд 2 дахь хөзөрлөөгээ орцгоё. За 2 дахь хөзөр маань зоосны хаан. За хөзрийг ажиглавал нэгэн их тийм намбарлаг гоё хаан гэдэг өөртөө аюу ихтгэлтэй ирнэ тийм зөөлөн хацтайгаар ингээд сууж байна. Нэг талаа зоос орчихсан. Бас хажуугаар хоёрд болон боллоо юм. За энэ 7 хоног бол таны хувьд юу явах болно? Аюу тийм дажгүй 7 хоног байх юм байна. Ялангуяа санхүү тэг хүмүүстэй харилцаа нэгсэндээ гаднах хийх зүйлс гадна одоо хүмүүстэй харилцаа ажил карьер тал бол ерөнхий аюу дажгүй. Одоо санхүүжсэн юм гоё бүрдсэн аюулгүй те. Тэгээд одоо илүү тийм юу гэдүүлээ бас өөрөөрөө болон бусдын тийм ер нь тийм хамгаалсан. Гэтэ хамгаална гэхээр тийм зодоонуудаар хамгаална биш. Одоо халамжилсан өөрийгөө чаламжилсан, бусдыг чаламжилсан нэг тийм айхтаа зоочим гайгүй ажил төлж аюу сайхан одоо бүрдсэн тэртлийн бол аюу сайхан. Тэгээд хүмүүс одоо юу гэдүүлээ илүү тийм гоё зөөлсөн, тусалсан тийм сайхан 7 хоног бол байх юм байна гэж гарч иж байгаа юм. Нэмээ чи юу штэ одоо таны одоо хүний ажил бүтвэл өөр ажил бүтнэ гэх шиг таны ч ажил бүтсэн, хүмүүсийн ч ажил бүтсэн тэ. Тэгээд юу яах юм бэ гэдүүлээ санхүү тал дээр ялангуяа айгүй тийм шин боломжууд бас шин гоё одоо үржимс хурааж авах ч гэдэм үү тийм сайхан үйл явдлууд бол сайхан гарах учраас нэг талаас бол айгүй тийм сайхан 7 хоног бол байгаад байгаа юм. Тэгээ хүмүүстэй харилцаа тал дээр ч гэсэн одоо нэгсэндээ та айгүй тийм энэ 7 хоногт амбицтай байх бөгөөд одоо нэгсэндээ хүний үгээр биш яг өөрийнхөө үгээр яг өөрөө юу хүсэж байна те яг өөрөө юуг болгомоор байна өөрөө юуг тийм бүтээмэн гэдгээ аюу тийм шийдсэн тэгээ тэрэндээ бас аюу тийм болгосон хүрсэн хүмүүс бол яг зөвлөгөө авах гэхдээ эцсийн үр дүн хамгийн юм юу сайхан өөрөө шийднэ тэгж хичээсэн тэгээ ялангуяа одоо юу гэдгийг хувийн харилцаа тал дээр ч гэсэн яг
хоёрын хооронд зүйлсийг нэг талд нь гаргасан. Ялангуяа тийм бус хүмүүстэй нөлөөлөгч орлоо та тэрэн дээр нөлөөнд нь хавтахгүй үгүй би нэг өөрөө мэднэ. Би нэг өөрөө хэд энэ бол миний одоо цэвэр дур юм аа гэсэн одоо юм илэрхийлсэн тийм сайхан бол одоо 7 хоног бол нэг тас байх юм байна гэж л энэ дээр гарч байгаа юм. Тэгээд эн чинь юу шүү дээ хөө. Бас нэг зүйл гэвэл таны амьдралд одоо юу байхад байна? Ментор буюу нэгдүгээр та бас хүмүүсээр бас зөвлөх менторлох талтай. Бас нэг зүйл гэвэл таны амьдралд бас тодорхой хэмжээний тийм менторлох хүмүүс бас жоохон орж ирэх хэрэгтэй байна. Яагаад вэ гэвэл энэ өдрөө сонсон хүн та одоо би хоёр дахь үзэл угаасаа орон тэрэн дээр гарч ирдэг. Гэхдээ та гадна аягүй дажгүй байгаа хэрнээ дотроо бас жоохон тийм сандралтай эсвэл тийм жоохон амьдралыг сонин харсан байдалтай байх бол магадлал байгаа даа. За хэрэг үнэхээр тийм ментор ч юм уу ярилцсан олдохгүй байгавал надруу ингээд тийм одоо нээлтгээд холбогдуулж болох юм байгаа шүү ташмын дуртахад. За буцаа хөзөрлөг оръё. Хоёр дахь хөзөр бол 8 сэлэм. За хөзрийг гэж хэлвэл нэгэн дээр нь айгүй баяртан байхад нөөх нь юу бастай уяар хүлэгдсэн сэлмэн дунд тэгээд нүд нүдийн боочсон бас л тийм бүрэг орчинд бүрэг байна штэ. Бүрэг амьдрал гэдэг шиг. За юу яана? Та дотроо бол нэг юм аюу тийм баригдсан, бачимдсан тий. Тэгээд яг өөрөө өөртөө тийм одоо байгаа гэсэн хэрнээ шүү. Ингээд амьдрал ажиг байгаа юм шиг хэрнээ. Та өөрөө тийм мэдрэх мэдрэмж аюу тийм балаа байх юм байна. Юу ч хийж чадахгүй байгаа юм шиг. Эсвэл одоо байгаа амьдрал маань ингээл ажиг байгаа гэсэн тэрэн дээр хурдан дуусах юм шиг. Нэгсэндээ өөрөө өөрийгөө аюу их тийм за дуусан дунд өөрөөгийнх нь цаашийн өөрөөрөө тийм хүссэн их тийм мэдрэмж лог талаас чинь таны аюу тийм шахсан нэг талаас жоохон сонирхол нэг болохыг болох юм байна. Тэгээ яаж вэ энийг харахаар одоо хэдүүлээ таны амьдралд нэг талын сорилын хүмүүсөө жоохон орж ирнэ. Одоо энэ 7 хоногт бол жоохон ядаргаатай тань жоохон нөлөөлөх гэж оролцсон. Эсвэл инглиш тэглэж яана нэг гэсэн одоо тийм сонь хүмүүс орж ирэх магадлал бол нэгт байгаа. Нөгөө талаас одоо хэдүүлээ яалтчгүй энэ гаднаа гайгүй нэг юм сонь хүмүүс гэдэг юм аа. Гаднаа гайгүй амьдрал бүх юм гайгүй болоод ирэх үед тэгээд нөгөө тэр гайгүй болчондоо итгэхгүй тэгээ бүр амар тийм сандрсаар байгаа тийм асуудал дуучдаг. Тэгээ үнэхээр амьдрал нь асуудалтай үед амар тийм тайван байдаг. Тэр төрлийн хүмүүс бол байгаа юм. Тэгэхээр таны амьдрал одоо юу гэдгийг бас жоохон энэ 7 хоногт та жоохон сонин тийм мэдрэмжийг мэдэрч магадгүй шүү. Ер нь жоохон энерги жоохон цэвэрлэлээрээ аюу тийм толгойтойгоо байгаарай. Яагаад гэвэл танд ухамсарчин та одоо шийдлээ мэднэ. Тань нөлөөлөх үз орлууд орлоо. Гэхдээ дэрч бол ухамсарчин л одоо нөлөөлөх гэж шийдэн штэ. Тийм учраас хит одоо их тийм мэдрэмжэндээ автах хит айдас одоо хүйдэс тийм янз бүр автаж болохгүй юм гэдгийг хэлж байгаа юм. Тэгээд дээр нэг юм байгаа юм. Ялангуяа холыг харж байгаа одоо энэ 7 хоногт бол хит амар тийм одоо холын ирээдүй бүр тийм том харилцаа яа гэдэг юм эвлэг тийм бодоод хэрэггүй. Яагаад гэвэл угаасаа та тэрийг мэдрэх аюу хэцүү байна. Яг мэдэрлээ гэхэд хүмүүсээ ярьж ихэд ганцаараа ямар нэг тийм чухал шийдвэрээр гарах, ганцаараа ямар нэг зүйлийг хийхэд аюу төвөгтэй байх юм байна гэж гарч ирж байна. Яагаад вэ гэвэл энэ чинь суурандаа гайгүй юм шиг хэрнээ мэдрэмжээр танд аюу тийм айдас сонь мэдрэмжийг өгөөд байгаа учраас яг энэ дундаас та хүмүүстэй сайн ярилцчиж шийдвэр гаргахгүй бол ялангуяа ийм дотоод хүний мэдрэмжтэй тийм ийм эсрэг тесрэг байгаа нөхцөл одоо хоёр үзрийг харалтаа нэг нь бүр бангалт таймс үуч нэг нь бүр бараг л өглөө шүү дээ одоо яг ийм эсрэг тесргийн хоёр байгаа нөхцөл та яг тийм юу хийдэггүй шүү одоо ямарваа нэг одоо чухал шийдвэрийг ганцаараа эсвэл хурдтай гарах хэрэггүй. Ялангуяа зоосны хаан бол удаан хөзөр. Тийм учраас одоо үнэхээр ямар нэг зүйлийг хий гэж байгаа бол аюу тийм тайван бодоо хүмүүсээ сайхан ярилцаа тэгж ямар нэг шийдвэрийг гаргана шүү. Яг уу хамгийн барлаа нь гэвэл юу юм байна? Ууг нь бол 7 хоног нь өөрөө аюу дажгүй юм байна. Ер нь болж байгаа үйл явдлынч дээр одоо хүмүүстэй очирч байгаа ч юм уу эсвэл ажил төрлийн сайхан бүрдэх ч юм уу ерөнхийн нэг тийм гадаад асуудал айгүй багтай зөрөө дотоод асуудал бол бас нэлээд төвөгтэй тийм 7 хоног бол байх юм байна. Тэгэд
энерги жоохон цэвэрлжмээр л юм байна шүү заяа. Яагаад гэвэл энэ таны энерги энэ өдрөөс сонсон хүн таны энерги суурьндаа юу яагаад байна? Амьдралыг аюу тийм дайжуугаар харахгүй тийм байнгын тийм гүрийсэн, байнгын тийм болгохыг хичээсэн, байнгын тийм жоохон тийм сандарсан, тэгээс тийм даалсан энергитэй жоохон байдаг учраас тэр тал дээр жоохон анхаарах хэрэгтэй шүү гэж харж байна. За тэгээд одоо гаргалгааны наривчсан хөдөлгөөгөө орцгоё. Тэр. За эхний өдөр бол хааны өдөр гарч иж байна. Хаан бол мэдээж өөрийгөө мэддэг. Тэгэхэд бас юу гэдэг шийдэмгий бөгөөд дайчин хөзрийг нэг өгөхгүй юу? Ер нь та энэ амьдрал дээрээ юу ягаарэ? Яг өөрийгөө л бодож, өөрийгөө л жоохон хайрлаж, бас ер нь өөрийнхөө болон хүмүүсийг хамгаалж явна шүү. Тэгэхгүй бол ямар нэгэн асуудлуудтай нүүр тулгаад ичрийн үед үстэй нэг бодолтой. Хаан үчи ингээл аюугаа жаргаж зангиж байгаа л тэгэл нэг мэдрэг тийм ээ. Нэг мэдэхэд л бослог гардаг ч юм уу, эсвэл нэг мэдэхэд л амар хүчтэй одоо хаан гарч ирэл дайн цалдаг ч юм уу те. Тэгэхэд л хинжиж болно шүү дээ. Яг тийм үйл явдал таны амьдралд бас жоохон болох гээд байдаг учраас та бас ер нь тийм өөртөө яаж тийм дотор хэцүү мэдрэмжийг авсан аюу тийм зоригтой байх хэрэгтэй бөгөөд бас одоо хаанчин дээр нь юу гэдвүлээ олон дагалдагч зөвлөгчтэй байдаг. Яг тэр шиг та бас тийм аливаа юм шийдий гаргая гэсэн хүмүүс сайхан ярилцах хэрэгтэй, бодлоцох хэрэгтэй. Тэгээд одоо яг чухал нэг одоо гаргасан шийдвэртээ өөртөө итгэлтэй үнэнч тийм одоо тууштай байгаарэ гэж энэ зөвлөд хэлж байна. Тэгэхгүй бол хэрвээ та одоо туушгүй жоох орон гарны хүмүүс үүд штэ. Ингээр болохгүй штэ гэвэл өнөр тийштэй за тэг гээл. Ингээр болно штэ гэвэл өнөр ингэж болох арга шүү. Өнөр тийш за болох. Тэгэхээр гуйж хотлоод штэ гэвэл өнөр тийштэй за барил гээл. Яг тийм үйл жоохон болох гээд байдаг юм шүү. Ер нь өөртөө энэ 7 хоног аюу тийм сахилга баттай байлгаж чадвал бас аюу дажигдсан тийм бүр гоё юмд хүрсэн 7 хоног бол одоо байх юм аа. За 2 дахь өдөр бол одоо савааны хатан. Юу юм бэ нэ? Энэ хөдрөөс сонгосон хүн та угаасаа жоохон тийм зоосны энергиэс гадна савааны энерги бол байдаг юм байна. За энэ савааны хатан бол нэг талаас их гоё өдөр. Үнэхээр тийм дайчин Монгол эмэгтэй гэдэг шиг тийм үзрэхгүй юу? Дайчин бараг л амьдралаа нөхөр хүүхдүүдээс нуруунд дээр өөрөөр бараг л тийм юу зураг өгдөг штэ. Нэг Монгол бүхтэй ээжигээ тийм гэртээ зөв нуруунд дээр үүсэл тэрэн шиг л бараг л задаг шуудагтай нөхөр хүүхдүүдэд нуруунд өрцсөн хүмүүс байдаг хгүй юу? Яг тэрэн шиг. Гэхдээ нэг гэмиг гэвэл хүн таньж чадахгүй тэгээд дээр нь байнгын тийм гадаа хүчтэй юм шиг өрөөж дотроо тийм эмзэг дэлбэнүүд байдаг юм. Тийм төрлийн энерги танд уусаа байдаг юм байна. Ийм учраас ямарваа нэгэн тийм сонин амьдралын сэтгэл рүү орж ирсэн сорилууд орж ирэхэд та аюу тийм хурдан урах гэдэг юм байна. Тийм учраас ялангуяа ийм үед одоо хит мэдрэмжэндээ автаж болохгүй хит бас нэг тийм паниктж орж болохгүй шүү. Ялангуяа энэ 7 хоног ч жоохон гүрийн шүйдэлээ бас. Ууг нь бол энэ чинь амьдралын том зургаар бол зүгээр сорил юм. Нэг тийм амар нэг тийм вэгүй юм болоод хүн амтаа халаад яасан бол байхгүй заяа. Зүгээр л өөрөөсөө сайхан хайрлаад өөрөөдөө сайхан төвлөрөөд хүмүүс тэний юмс тэнд бодол орж ирвэл асуудаг ч юм уу хүмүүсээ ярилцах ч юм уу тэгээвч л айгүй сайн юм шүү гэж гарч байгаа юм аа. За тэгээд энэ 7 хоногийн ерөнхийдөө нь бол дүгнвэл санхүү болон гадаад хүмүүстэй харилцах гадагшид харилцаад бол маш сайн орлоод дайжгүй том зураг аюу тийм дайжгүй байх бөгөөд ялангуяа ийм төсөвдөр сахилга бат бөгөөд одоо сэтгэлийн хүчийг маш сайн өндөр өсгөж чадвал аюу сайхан гой бүтсэн сайхан 7 хоног болох нэ. Гэхдээ 8 сэлэм гэдэг гарч ирсэн. Илүү тийм сэтгэл зүйн тал дээр тэнийг доторгүй байдалд оруулах, ядаргаад жижиг тийм нэг одоо бодолд 10 шумул зэрэг хацууд бас яг өвчгүй л байх л да. Гэхдээ лайтай үстэй. Яг тийм маягийн мэдрэмжүүдийг энэ 7 зөндөө авах учраас тэгээд дээр нь та бас жоохон шамуулын харшилтай байна гэдэг шиг бас сэтгэл зүйн жоохон проблемтэй байж магадгүй учраас ер нь бол ялангуяа ийм хувийн чухал асуудлуудыг юу яагаарай хүмүүстэй маш сайн ярилцсан байхгүй надад холбогдоорой. За харин одоо орг төтөр юу зөвлөсөн байна? Харцгаая.
Тэр яг зөв хэлж байна. Энэ дэлхийд болж байгаа бүх зүйл таны төлөө болж байгаа. Тэрнээс таны дарах гэж болоогүй байхгүй юу? Энд ч одоо everything is for me not against me. Одоо тань руу одоо нэг тийм танк чиглэлчээд нэг тийм дайрах гэж байгаа биш байхгүй юу? Энд чинь нэгсэндээ хүний амьдрал болсон хаан тэгэл сайн болон муу хийсэн үйлээрээс хамаарал тэгэл юм хийгээл одоо баяжтай баяжаал ядууртаа баярлалтаа баярлал гомдтой гомдод явна штэ. Тэрээс юу гэдэг орчлон ертөнц таны төвчт үзэн ядаад нэг тийм ялархаад эсвэл энийг л нэг тийм ардын дайсхан хөвсгөлтэй эсэргүү болгоё гэсэн юм бол байхгүй. Бүх юм зүгээр. Харин тэгж байгаа юм шиг мэдрүүлэхэд бол байдгүй байдаг. Тийм учраас одоо юу гэдгийг ялангуяа зүрх юм уу тархиндаа энийг маш сайн ойлгож бүх юм зүгээр би ардын дайсан хөвсгөлтэй эсэргүү биш. Намайг тийм одоо чекистүүд буудах гайгүй те тийм үстэй. Гэт өөртөө сайхан ойлгож амьдралын сайн сайхныг мэдэрч явах хэрэгтэй. За тэгээд дашин дуртад гадаа хоёр хэсгэлсэн ч гэсэн одоо жоохон хотоос гарддаг ч юм уу сайхан сэтгэл санаагаа айлгах тийм тайван байх тал руугаа оруулбал хамгийн сайн гэж гарч иж байна. За харин энэ талаа таны энерги ямар хөө байх нь харцгаая. Болж шít. Одоо тэр энэ өдрийг сонгосон хүн та ойрын үед яг тийм найдвар, найдлаг гэдэг юмыг хэр их мэдэрч байгаа вэ? Тэгвэл энэ талаар хэрэг баг мэдэрч байгаа бол энэ талаар маш сайн мэдэх юм байна гэж гарч иж байна. Яагаад гэвэл одоо өдөр маань нөгөө найдвар үзрэх юм. Ингээд амар их тийм сүүлийн цамаагүй болоод бөөн дэлбэрэлт үүсээд гарсны дараа нэг од гардаг байхгүй юу? Нэгсэндээ одоо бүх юм харах болж байгаа шүү дээ. Нөгөө нэг одоо шөнө өрөө гэрэлтүүд цамхт нурцсан. Тэгэнгүүт энэ од гарч иж одоо бас хорвоо ертөнцийг жоохон ирсэн гэрлүүлж гэсэн үг. Тийм учраас амьдрал бол бас тийм дуусчаагүй найдвар зөндөө байгаа. Гой гой зүйл сайхан эхэлнэ. Нэгсэндээ тархиндаа юм ороход байгаа гэсэн зүрхэндээ бол тэр даанаа гэдэг тийм тэр нь чинь сайхан энерги бол танд энэ лонжонгоо сайхан дүүрэн байх юм байна гэж гарч иж байна. За ингээд хоёр дахь өдөр маань дууслаа. Одоо хөтөр дэлгэцэн таалагдсан бол лайктараа шеэрээс үзгээд дараарай. Аманд donation бол маш баярлах болно. За тийм үү одоо гүлийн нөхөн нэр хийх шинэ хөцөртөгтэй байна те. Юуны төлөө тэмүүжин гэдгийг бичээ явуул тэр төлөө сайхан манифест хийгээд залбирлууд ирүүлэх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн хүмүүсийн өрөө. Одоо тэгээд байнгын стресстэй эсвэл байнгын ингээд ядарсан ингээд докторгүй хэцүү байгаад та бүхэн орох гэхэд энерги зэрэг авсан маань хэрэглээд үзээрэй. 10-аас 20 минут авсанд ороод нэг сайхан бол 10-20 минут цаг мэслэг яагаад тэгэхээр арайгүй сайхан байх чинь амраад сайхан болох юм байх юм шүү. За тэгэхээр сүүлд нь хэлэхэд хүн өөрийнхөө сэтгэлийг хянаж сурах нь амьдрал хамгийн чухал зүйлсийн нэг болоо. За одоо ингээд 3 дахь өдрөлөөгөө орцгоё. За 3 дахь өдөр маань аягны хатан. За хөзрийг ажиглавал одоо нэгэн үдгслэнгуй их айгүй тийм зөөлөнтэй эмхтэй одоо аяг очихсан одоо хараа сууж байна. За аяг бол өөрөө тар өдрийн хамгийн зөөлөн элемент гэдэг юм. Тийм учраас одоо энэ 7 хоног бол их тийм зөөлөн хөдөр одоо зөөлөн 7 хоног байх нэ. Мэдрэмж тал дээр их тийм гоё хайрыг мэдэрсэн хүн хайрлчмаар ер нь болж үл хүнсээ давмаар гэдэг шиг тийм одоо сайхан 7 хоног байх нь. Ер нь одоо энэ үдрийг сонгосон хүн та яг гэр бүлийнхэн хайр татны хүмүүстэйгээ хэр сайн ойрхон байдаг вэ? Хэрвээ хол ер нь сүүлийн хэдэн 7 хоног жоохон хол байсан шиг мэдэрч байгаа бол энэ 7 хоног хамгийн хайр татны хүмүүстэй сайхан гоё цагийг сайхан өнгөрөөгөө төвчлөлтөө тэ бас хүмүүс туслахыг сайхан туслаа, зөвлөхөндөө сайхан зөвлөлөөд тийм сайхан байх одоо тийм гоё үйл боломж нь олдсон тийм 7 хоног байх юм байна. Тэр рүү аюу сайхан чиглэлээрээ гэж бол нэг талаас гарч байгаа. Нөгөө талаас одоо гэж нэг өгвөл авна гэдэг шиг одоо бас авсан бол өгвөл авна гэдэг шиг бас хайрлал бас хайрлагдана гэдэг шиг одоо та бас энэ 7 хоногт аюугүй тийм хайр мэдэрсэн, халамж мэдэрсэн, яг уу сингл гэсэн бас халамжлуулж болно үстэй бас одоо тэр тал дээр аюу тийм сайхан одоо тийм тайвшруулсан тийм сайхан 7 хоног бол болох юм байна гэж гарч иж байгаа юм. Тэгээ нэг гимч яг ажил төрөл тал дээр одоо энэ яаж холбогдох юм тийм үстэй. Одоо юу гэдгийг ер нь
та хүмүүс сайхан ажил төрлөлөөр сайхан сэтгэл гаргавал дараа нь тань ч гэсэн бас гоё орж ирэх юм боломж сайхан нэмэгдсэн. Тийм бол 7 хоног бол нийт бас бол байх юм байгаа юм. Ерөнхийдөө бол юу яана? Энэ 7 хоног бол тэрчтэй жоохон тийм хайртай эсвэл тийм гоё зүрх сэтгэлээ нээсэн бие биедээ хамаг сайхан маа зориулсан тийм сайхан тийм гоё мэдрэмжийн 7 хоног бол болох бөгөөд энэ 7 хоногт тийм заавал гэдэг ер нь нэг зүйл сонгосон хүнтэй жоохон юу одоо яг өөрийнхөө дотор байгаа мэдрэмжээ гаргахаас жоохон айг төрлийн хүн үгүй юу? Хэрвээ тийм бол харин бүр тэр тусмаа сайхан амьдралын сайн сайхан мэдрээ. Би бас энэ мэдрэх эрхтэй хүн, би ч бас хүн гоё юм мэдрэх юмстай ингээд тэр сайхан юм хийвэл аюу сайн юм байна гэж л гарч байгаа юм. Тодорхой хэмжээнд бол жоохон буян үйлдэл бол нэг тийм буруудах юм бол байхгүй. Одоо тийм жоохон хөөгдөнхөө оюутан ч гэдэг юм уу, тийм эсвэл хоолдог ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг амьдралын одоо ойр дотны хүмүүстэйгээ жоохон хуучны найз нөхдөдөө сайхан уулздаг ч юм уу. Илүү тийм энэ 7 хоногийн зүрх сэтгэлийн тал руугаа болгоул аюу одоо сайн юм а гэж гарч байгаа юм а. Тэгээд ийм байгаа шүү. Ер нь хүмүүсийг энэ 7 хоног та одоо ойлголтын төвшин аюу өндөр байгаа. Нэгсэндээ одоо аялах үзэрч байгаа хүнийг мэдрэх ойлголт үзрэхгүй. Тийм учраас хүнийг таних, хүмүүстэй харьцаж байгаа хүнийг таних, одоо хүнийг мэдэх. Энэ хүн сайн хүн муу хүн гэдгийг аюу тийм мэдэх төвшөнд байгаа. Мэдрэх нь өндөр төвшөнд байгаа учраас за энэ дурак намайг дурагтад байна уу? Эсвэл энэ хүн яа гэдэг таас өндөр мэдэх мэдрэмжтэй байх юм байна гэж гарч байна. За харин юу яасан? Зөрөөд зоосны хөлөг бат. За гэсэн чинь нэг залуу ингээд морь унтсан зоос барьчихсан те. Морин нэг тийм давхих хадаагач дөнгөж давхиж эхэлж байгаа юм шиг. Мань хүн бол морилогоо шлүү тийм холыг харцсан байдлаар байж штэ. Зөрөөд нэг тийм амьдрал тэр чигт зөөлөн гэсэн үг биш ээ миний өгшөө. Хийж ажлаа хийж л таараа, хатуу ажиллаад дуусгach л таараа. Нэгсэндээ ажил төрлийн санхүүтэл дээр бол одоо тийм практикал юм хамаа хийсэн, бүтээсэн одоо үр дүнтэй нэг тийм амар тийм яг үнийг хэлье. Амар алж чадаад орлого сайтай байна гэж бас хэлэхгүй. Тэгтээ бас тийм хоосон байлна гэж бол хэлэхгүй. Ямар ч зүйл тодорхой хэмжээний үр дүнгээ өгсөн 2-7 хоног бол байх юм байна. Тэгээд дээр нь юу яана? Одоо яг ажил төрөл талаар аюу тийм гоё сайхан үр дүнг одоо хичээж чадвал бас тийм левел ихэх санхүүгийн нэг тийм гоё боломжууд гарч ирэх магадлал байгаа. Хамгийн гол нь зоосны хөлөг баатар учраас юу шүү. Ер нь яг зоосны амьдрал чинь хаашаа явж байгаа гэдгийг ер нь өөрөөр хараад үзээрэй. Унжин үү эсвэл яг урагшаа босоо явж байгаа гэдгийг харахгүй бол та хэд тусдий жоохон энэ асуудал жоохон зүхтаагаад ах магадлал байгаад байгаа юм байна. Ер нь энэ тал дээр яг шийдлээ гаргаад яг нэг тийм асуудлаа юу яа нэг тийм ингэхгүй шүү. Би ийм хүмүүсийг мэднэ. Нэг юм өөрөөс нэг тийм зөвтгсөн хэдэн тийм шалтгаалтай. Тийм буян ч гэдэг юу ч гэдэг нь солирдсон. Тэгээ энэ дээр нэг тийм жоон санхүү дээр гацсан байх магадлал байгаа шүү. Тийм учраас одоо ялангуяа энэ 7 хоногт яавал санхүү дээр илүү тийм дээшээ байх уу? Яавал тийм бас баяж нөгөө бүр тийм одоо хурдан байж хөө те. Тэртлийн юм дээр хурдан сайн орох ёстой юм шүү гэдэг хөзөр гарч байгаа юм. Тэгээд дээр нь юу юмар вэ? Нэг сонин тийм зөрүү занга болчмоор байна. Сонин юм дээр зөрүүлээд байх юм. Нэг юм хүнд буян болж байгаа тийм буян болж болно. Гэхдээ өөрийгөө тийм хайрлахгүй буян болж болоо тэрнээс тийм бас нэг тийм зөрүү занга гарах юм. Болохгүй шүү. Ялангуяа энэ болохгүй шүү заяа. Хүнийг яг туслаад гоё байх бол зөв. Гэхдээ хажуугаар нь бас өөрийгөө бас хайрлсан, өөртөө бас санхүүтэл гоё тийм анхаарсан тийм 7 хоног байх хэрэгтэй шүү. Тэгээд юу яах вэ? Юу гэдгүүлээ? Санхүү юм тал дээр бол яг мэдээж энэ 7 хоног хайх биш ч гэсэн одоо энэ 7 хоног гол нь зорилгоо тавьж чадвал энэ нэстэ баг чимээр сайхан явсаар байгаад магадгүй хавар гэхэд аюу их юмр бол тал орчих байх шүү заяа. Тийм учраас ерөнхийдөө одоо яг онгороо манайхан ч эхэлдэг штэ. Одоо чинь би юу яасан багталцсан. Шин бий гээл шөнийн 10 цагт 11 цагт аим тасгал хийгээл лаг болсон. Одоо тэгэл нойр хөрөхгүй би шөнө болохоор 3-4 утсан.
бас балайл юм байлээ. Тэгэхээр бас та бүхэн бажхан бодолтой байх хэрэгтэй юм билээ. Хит аймаг тийм шин бие бас мэдэрч болох юм л шүү. За буцаа зөвлөгөө ороход бол юу ямар вэ? Амьдралаа яг том зургаар юмаа хий. Тэгэд хүнийг таньсан бол яг үр дүнтэй бай. Ялангуяа тань шиг төрлийн тийм зөөлөн төрлийн хүн бол хүнийг таньсан ч гэсэн заа яхаа явахгүй байна. Харин тэр ч мөр өөрийгөө жоохон хамгаалсан хийсэн. Мэдээж хайрлах гэсэн хүн бол маш сайн энэ талаар толгой сайхан хайрл. Орхих гэсэн юм бол тийм шийдвэрийг үйлдэх гэсэн хүний бол ер нь дэмий гэдгээл орхич гэдэг төр бол гарч иж байгаа юм аа. За харин одоо аргалгааны нэрлэгдсэн хөдөлгөөгөө орцгоё. Гэхдээ үнэхээр баярлах хэрэгтэй байна нэрэ шүү. 4 саваа бол хорны үзэхгүй юу. Нэгсэндээ одоо таны амьдралд бас нэг тодорхой хэмжээний гоё үр дүндийг сайхан өгч байгаа юм аа. Тийм учраас ер нь жоохон тийм бас өөрөөрөө тийм баярлуулсан, бас тогтлуулсан тийм сайхан амьдралын гоё зүйлсийг бол хийх нь энэ талаар маш зөв юм. Угаасаа тийм сайхан үйл явдлууд гэсэн бас танд одоо гоё орж ирж байгаа юм шиг гэдэг бол энэ одоо хөтөр танд хэлж байгаа юм аа. Нэгт нөгөө талаас савааны хөтөр дайч өдөр штэ. Тэгээд аяган дээр саваа гэхээр мэдрэмжийн тал дээр бол та энэ 7 хоногт үнэхээр тийм сайхан бас ерөнхийдөө айтайхан явж ирсэн ч тийм байгаа ч гэсэн айтайхан сайхан 7 хоног бол угаасаа байх юм байна. Нэг тийм өглөө нар хүртэл нэг тийм надруу мишэлэгдэх чинь сайхан 7 хоног байх бөгөөд яг жижиг сажиг одоо техник тийм уурлал стрессээс гарах хүмүүс байгаа бол түүмээ хэлжээрэй гэж санаа сон байхгүй шүү. Нэгсэн таны ад жаргал нөлөөлөе гэсэн хүмүүс та өгөөжл сурах хэрэгтэй заяа. Тэрийг л маш сайн одоо ойлгоорой гэж гарч байгаа юм аа. За хоёр дахь өдөр нь сэлэмний бол. Сэлэмний илч. Ер нь жоохон миний өгшөө. Энэ үсэг сонгосон хүн бай. Найзаа. Андаа. Хараа шийдэмгүй баймаар. Битгий ингээ хоёрын хооронд одоо юу гэдгийг ялангуяа ажил төрлийн юмн дээр одоо тийм сонирн байгаатай. Яг шийдэмгийн нэг зүйл дээрээ ингээд төс тас төвлөрөөд явмаар. Тэгэхгүй бол энэ хэсэг сонгосон хүн та жоохон юу яагаад байна. Хоёрын хооронд ялангуяа амьдралын хамгийн чухал санхүү жижиг mëсвэр харилцаа тал дээр одоо эхийн эцэгхэд толгойд орохгүйгээд юу яагаад байна. Хоёрын хооронд заваараад байна. Тэгэхээр бүр заваараад бүр өөртөө ч лайлан чих хураагаад бусдыг ч тийм эвгүй байдалд оруулаад тийм тэнийг байдал ороод байна. Яг энэ байдлыг чинь ашиглах магадлал хэдэн байгаа юм бол байгаа. Гэхдээ танд бол нэг тийм ашиг тус өгсөн юм бол яг үүндээ бол харлага. Тэгэхээр ер нь энэ 7 хоногоос одоо ямар нэгэн зүйлсийг тийм шийдэмгий байх, нэг талд нь гарах тийм үйлдэлүүдийг ер нь хийгээрэй. Гэт бас өөрийгөө тийм бас юу яж болохгүй шүү. Нэгдүгüйлээ тийм цоошилж болохгүй бөгөөд одоо ер нь нэгсэн чинь одоо сэлэм хатуу багсч гэсэн бас юу шүү дээ. Одоо залуу шүү дээ. Аль талд нь байвал таны мэдрэмж таны талд илүү тийм сайн байхаар байна. Аль талд нь байвал тань илүү үр дүнтэй байхаар гэдгийг ер нь тийм тооцож үйлдэл гаргаж байгаарай. Хит тэнцэж бас болохгүй, хит одоо хүнийг бас бодож болохгүй гэдгийг аюул сайн санаарай. Та бас хүн мартснаас та нэр хүн бэлэн штэ гэдэг шиг одоо гэдгийг маш сайн санаа гэдэг хөзөөл энэ нэрийг бууж байгаа юм аа. За тэгээд ерөнхийдөө нь одоо буцаад өгөхөд бол юу байна? Аягны хатан их тийм мэдрэмж өндөртэй тийм 7 хоног байх бөгөөд илүү тийм хайрлсан гоё мэдрэмжүүдийг хүмүүс болон өөрөөртөө өгөх юм байна. Тэгээд тэрэндээ ч нэмээд 4 сав буюу тийм гал халуун тийм хормын хөдөл гарч ирсэн. Амьдралын сайн сайхан зүйлсийг сайн хүлээг адаа сайн тийм гоё мэдрэмж ихээр тийм санхүүлэр гол юм биш байх эсвэл штэ. Хүмүүсээ сайхан уулзах гоё дотнос төрлөх юм бүгдийн сайхан хүлээг адаа. Гэхдээ ажиллаа хий юмыг сайхан эхлүүл, сайхан тооц. Тэгээд зоосны сэлэмний бол шийдэмгийн өөрийнхөө төлөө сайхан тэмцэж сурнаа. За юу. За харин одоо Oracle зүдээ юу гэж гарч ирсэн байна? Харцгаа энэ 7 хоногт. Одоо хэлбэг байдал бол одоо миний одоо төрснөөс анханаас авсан тийм гоё үр дүн юм аа. Би нэг тийм баян болох гээд нэг тийм юу байгаа биш. Би зүгээр л одоо тийм өөрийн буйнаас ирсэн, үүлийн өрөөс ирсэн би сайн бэлгээ авч байгаа юм аа гэдэг өөрөө бод. Тэгэхгүй бол юу яагаад байна?
энэ хүсэг сонгосон хүн та санхүү тал дээр эсвэл одоо таны амьдрал ямар нэгэн зүйл ер нь санхүү хэлэхгүй гоё юм болгоё гэхээр та жоохон одоо юу яад юм бэ? Энэ яг болох мөн үү гэд хит буянлаг царайлаа яг манай ээж авийн буруу л да. Одоо хит битгий шуналтай бай. Хит битгий одоо өөрийгөө битгий бусдыг бодгосоор зарим хүмүүсийг өөрийгөө бодлох тийм юу болгоцсон. Өөрийгөө жоохон бодож өөрийгөө жоохон хайрлаа шүү дээ. Угаасаа бусд зөндөө хайрлаж байгаа. За харин одоо таны энэ 7 өдрийн энер ямар байх вэ? Ваа. Хүч өдөр. Энэ эмэгтэй та. Энэ арслан таны энерги. Нэгс энэ хүзийг эргэстэн үзсэн ч хамаагүй. Энэ эмэгтэй та шүү. Яагаад гэвэл юу гэж байгаа юм? Таны амьдрал энэ 7 аюу гой боломжууд орж ирэх боломжтой. Угаасаа таны амьдралд тийм сайн энийг чиглүүлэлт байгаа юм. Нэгс аз аюу ивэцсэн байгаа юм байна. Энэ азыг та яг яаж ашиглах вэ? Яаж өөртөө гоё болох вэ те? Яавал энэ 7 таны амьдралд одоо хамгийн дажгүй байж хамгийн гоё процессыг явагдах талыг та харин шийдэн шүү. Нэгсэндээ одоо хава пицца идэх үү, эсвэл магтаа пицца идэх чинь цэвэр таны сонголт. Пицца гоё шүү дээ. Гэтэ аль нь бүр гоё? Яг тэрийг бол цэвэр таны сонголтноор өгж байгаа учраас та энэ сонголтыг хийх, бодох, гаргах одоо тийм үнэхээр шаардлагууд бол жоохон байгаа гэдэг одоо авч зэрэг гэж гадаж байна. За тэгээд одоо их 3 дахь өдөр манд дуслаа. Хөдөр дэлгэцэн таагдсан бол лайктараар шеэрээ subscribe дараарай. Мөн donation бол маш баярлах болно. За тийм үнтэй одоо гүлийн утган дээр юу хийх хүчний зорилготой байна те. Юу YouTube тэмцээнд бичээ бол тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирлалт ирүүлэх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санах хүсэж өрөөе. Ташин бусууд ингээд байнгын стресстэй шинэ одоо он гарч ин байнгын стресстэй ядарч одоо амарч чадахгүй ингээд тайвшрахгүй байгаа бол та бүхэнд одоо энерги зөвлөлт Oracle 5-ыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут сайхан усанд ороод тэгээд 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээд гараад ирэхээр аюул сах энерги чинь одоо амар цайхан тогтворж гоё болдгийм байгаа юм шүү. За тэгээд сүүлд нэг юмыг анхааруулъя. Миний Монголын ард түмээ. Та угаасаа өөрийгөө болон бусдыг маш сайн хайрлах тал дээр сайн хичээж явж байгаа. Нэмээд өөрийгөө хаymааргүй заа юу. Өөрийгөө хайрлахад өөрийгөө хайрлаж сагуудл дээр ч гэсэн бас нүүртлүүдээс сайхан нүүрт болж байгаа. За юу. За одоо ингээд дараач үзүүлэлтээр уулзъя. Сайн санаа хүсье.